За өглөөний мэнд хүргэе. За Excel програмтай холбоотой жижигхэн техникийн зөвлөмжийг та бүхэндээ өгье. За би нэг загвар хийсэн юм аа. Энэ POS cache гэдэг нөгөө Excel-ийн POS-ын сканертай холбоод худалдан борлуулалт хийдэг ийм загвар хийсэн. За тэгсэн чинь энэ загвар дээр ажиллаж байгаа хүмүүс маань би энэ Excel-ийн олон зэсэн толгой эргээд энэ гэсэн гомдол гаргаад өөрөөр хэлбэл яг нөгөө миний ажил хийсэн маань алилыг өөрөө яг компьютерийн мэдлэг муутай хүн л дээ тий. За тэгээ энэ олон зэсэн толгой эргээд энэ бүжигнаад энэ олон зэсийг ойлгохгүй наа гэсэн иймэрхүү хэлтэй байсан. За тэгэхээр би одоо ийм арга хэмжээ авлаа. Энэ зэснүүдээс POS cache гэсэн энэ командаас бусад зэснүүдийг ерөөсөө харагдахгүй болгочих. За тэгвэл ерөөсөө толгой эргэх нь бол асуудал бол байхгүй болно гэж үзэж байна. За тийм учраас би энэ зэснүүдийг яаж алга болгох вэ гэхлээр энэ file гэдэг энэ командыг өгөөд options за эндээс customize ribbon гэдэг. За энэ дээрс энэ олон баахан чектэй энэ зэснүүдийн чекийг авчна гэсэн. Ингээд банк. За одоо окей даръя. За тэнгуут яг ерөөсөө л ганцхан энийг үүсгэсэн POS cache гэсэн энэ команд л үлдчихэв. Одоо тэнд бол толгой гэдэг юм байхгүй. За ингээд л асуудыг шийдлээ. За та бүхэн туршаад үзээрэй, амжилт хүсье.